За үзэгчдэд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Студид дараагийн зочин бас сонирхолтой сэдвээр ярилцсанаа. Бид энэ удаад студидтэй улс төр судлаач Гавигийг урьж оролцуулж байгаа. Танд орой мэндийг хүргэе. Сайхан зүсэж байна уу та? Орой мэнд сайхан зүсэж. Саха. Улсын үндэсний аюулгүй байдал гэж үндсэндээ тусгаар улсын нэг юм амин сүнс байна да тий. За үүнд халтсан байж болох, ноцтой үр дагавар гаргасан байж болох нэг юм үйл явдлыг онцгийн тодорхой хэлхээсэн дээр баримт нотлохоон дээр түшгэлж ярих гэсэн ийм бодолтой байна. За би оршилт танаас нэг 2-3 зүйл асуугаад хэвээр та хизэнээс эхлээд энэ улс төр судалгааны чиглэлийн одоо энэ ажил мэргэжил рүү орвоо. Яагаад оров? Анхнаасаа Монгол улсын парламентд иргэдээ хэдэн судалгааны төвтөө болж байсан юм бэ? Тэнд ямар хүмүүс байсан юм? Миний хувьд бол ерөөсөө гоёдны ширээ нэс гараад шууд нийгмийн ухааны институт гэдэг байгууллагад ингээл судалгааны ажилласан. Дараа нь бол 90 он гарангууд одоо улсын их хурлын дэргэдэх судалгааны төв гэж байгуулагдаад тэрний захирлаар намайг тавьсан байна. Зөв. Тэгэхэд Монголын хамгийн шилдэг эрдэмтдийг цуглуулсан л та. Одоо жишээлбэл доктор Гүнц Самбуун талигаач болсон. Одоо академик Чулуунбаатар бас талигаач болсон. Одоо энэ зэдэн намгал ер нь Монголын сор улсын эрдэмтдийг чадлаараа цуглуулаа. Тэр 1993 оны Монголын улс төрийн нөхцөл байдал ер нь өөрөө ямар байсан бэ? Их муухай хэлэхэд нэг тийм хүл толгойгүй л үе юм шиг л ингэж харагдаад байдаг шүү дээ. Одоо энэ хин улс төрчийн, хин хулгайчийн, хин бизнесийн гэдэг ийм зааг ялгаанууд энэ одоо яг та тэнд ажиллаж байсан хүний хувьд нэг тэр 1993 оны улс төрийн нөхцөл байдлыг нэг дүгнэж. Тэр чинь онлын хэллэгт бол одоо шилжилттэй үе гэдэг шүү дээ. Тийм шилжилттэй үе. Тий. Хятад нэг зүүр үг гэдэг хэвгүй хятадх шүү дээ. Хүнийг хараад гинэ хятад. Тэгтээ төр солигдох үед амьдэр гэж хараад. Эхлээд би ойлгохгүй байхгүй. Тэгээ бодод гэсэн чи тэр шиг зөв юм ухаантай үг байхгүй. Хамгийн хэцүү гэсэн үг юм шүү дээ. Хамгийн хэцүү үе чи тэр байхгүй. Тэгээд чи хууч бүгд найрамд хос бүрэн дураагүй. Шинэ Монгол улс тогтоогүй. 92-оос 96 оны үе бол бүгд найрамд Монголаар улсч биш. Монгол улсч биш. Завсар үе. Одоо Монгол улсаа байгуулж штэ. Хууч улсын хууль байдаг, шинэ хуулиуд гардаг ингээл тэгээ нийгэм чи замбараа галдаг хөл толгой болох байсан дөө. Үнэнхүү хэцүү үеэс. Тэр үнэнхүү хэцүү үе дээр чинь үндсэндээ залгаад бид нар чинь үндэсний аюулгүй байдлынхаа үзэл баримтлалыг баталж байгаа шүү дээ 1994 онд анх удаага. Тэнд ер нь одоо жишээ нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гол одоо амин зүйл нь байхгүй болгоцсон гэдэг нэг та яриад идэг шүү дээ. Юу гэж байсан тэр 94 оныхт? Тэр үед штэ нийгэм хэцүү болоо, шилжлээ, одоо үйлслээ, цаглаа, замбраагаалаа, хөл толгой байхгүй боллоо. За тийм. Тэр үеийн шихэднүүд бол одоо нэг шиг бас арай шинэ мөнгөрнүүдэд таглалцуулсан байхыг байхгүй. Тэгээд хамгийн түрүүнд юу хийсэн гэхлээр үндэсний хөгжлийн үзэл баримтлал. Одоо яаж хөгжүүлээ гэдгээ хийж байна. Дараа нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. За аюулгүй байдлаа. За тэгээд гадаад бодлогын үзэл баримтлал. За гадаад улс орнуудтай яаж харьцах вэ гэж. Тий, цэргийн бол. Одоо оюун ухааны хувьд ч практикийн хувьд ч одоо хийвлэх хамгийн чухал зүйл энэ байна. Тийм. Одоо улсаар хасч авах гэдэг чинь замбараа алдсан гэж. Гол зангидсан хүн одоо болд Америкт илчин байсан тагнуулын газрын даргаас. Тийм тухайн үед үндэсний аюулгүй байдлын зүйлийг нарийн бичгийн даргаас болд. Хонтой үстэй. Дараа нь хуулийн талаас нь лөндөө жанцсан. Тэгээд том эрдэмтэн баг ажиллаж байгаа байхгүй. Та нэг ийм юм хэлээд байдаг шүү дээ одоо шуудхан. Ерөөс одоо Элбэгдорж гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгч асан Захиагийн Элбэгдорж гэдэг хүн Монголын улс төрд нөлөө бүхий өндөр дэд албан тушаалтнууд бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд хулгай хийх одоо хуурч мэхлэх хууль бус зүйл хийх энэ эрхийг нь хуульчлан нэгэд өгсөн хүн гэж яриад байдаг ш. Би энийг ерөөсөө ойлгодог юм л та. Яагаад хизэнээс эхлэлтэй юун дээр үндэслэж ингэж хэлдэг юм? Би ч одоо нэгмээ онлын хүн болохоор ингэж ойлгодог. Энэ үзэл баримтлаг Монгол хүн дээрээс доороос тоодгүй байхгүй.
Тэгвэл яах гэж энэ үзэл баримт гаргад гэхэлэр энэ ч баг үндсэн хуультай чадсуу шахуу үзэл санаа, чиг хандлага, баримжааг заасан бүх зарчмыг заасан, хандлагыг заасан тийм баримт бичих байхгүй. Онц барагдтал бид нар ширэн ийшээ л явна. Ийм гаргаж болохгүй гэсэн. Бидний нийгмийн луужин байна шүү дээ. Тийм лууж байхгүй. За 2010 оны тэр үзэл баримтлал нэг дарж байгаа танилцуулсан гэдэг. Тэнд юу нь буруу болчиход тааш хүмжлээд идэв. За ингээ би жоохон адал явдал яриад. За 94 онд ингээ баталчлаа. Тэгэл явж идэл чинь 2009 онд элементарч юм хэлж болохгүй. за тэгсэн. Би 10 он болол наадам болоо. Наадам үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинжилгээ баталсан байдаг. Тэгэхэд та ямар ажил хийж байсан? Тэгээ би хөөгдөж байгаа гудамжинд л байхгүй. За. Наадмаар баталсан нэг би хожим мэдж байгаа. Хизээ мэдсэн гэж 10 сард мэдсэн. 10 сар танилцуулсан юм угаасаа. Тий. Одоо хэлэлтээр интернетээр тавигдчих эхэлж байгаа байхгүй. 4 сар дарж байгаа байхгүй. Та одоо судлаач хүний хувьд тэгж дарах үндэслэл байдаг юм уу юм? Байлгүй хаа. Тэгэд би чи сэргээж авчихгүй. Одоо 7 сард баталсан юм. Би 10 сард мэдчихэж шít. За тэглээ. Тэгээд нөгөө хоёр бичиг баримт чинь алцуулж үздэг юм байгаа ч жаавал үүч. Эхний баримт 180 зүйл ангитай байсан надад хүн таних аргагүй болоход за 94 оны үзэл баримталд ийм өгүүлбэр байж байгаа хгүй. Төрийн дээд удирдлагыг одоо доошгийг дунд гэхэд дээд удирдлагыг гэж хэлж штэ. Үндэсний ашиг сонирхолд харж аливаа нөлөөнд автагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлж сэргийлэн хамгаална. Одоо хянана гэж шүү дээ. Тий. Танаас ямар ч албан тушаалтай байсан хамаагүй энэ үзэл баримтлалын дагуу хянана. Тэгсэн чинь Тэгсэн одоо илүү даржийн одоо өөрчилсөн юм байгаа. Үзэл баримтлалт. Эх орноос уран төлсөлсөн үндэсний ашиг сонирхлыг хохироосыг албан тушаалтанд саах эхэлж байгаа үед хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно. Шол гэж ярьсан. Тийм багчтай. одоо улсаас урвчих бол Тэ эх орноос уран дэрвэлсэн үндэсний ашиг сонирхлыг хохироосон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэн гээгүү хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно. тийм. Нөгөө төрийн дээд мэдж байхгүй болсон байсан. Төрийн дээд нь байхгүй одоо үндэсний ашиг сонирхолд харж үйлдэл хийж болохгүй гэдэг нь байхгүй. Одоо бүх юм чөлөөтэй. Үндэсний ашиг сонирхлыг зөрчиж болно. Тэгтээ урваагүй л байх хэрэгтэй юм биш тийм. Альва нөлөөлөд автагдахгүй байх гэдэг чинь гадны нөлөөлөл хэл. Автагдуулахгүй байна. Тэгээ энэ чи хянга шүү гэсэн нэг аваа хийж байгаа. Түр. Тэгээд дараа нь энэ эрх зүй олчныг нь тодорхой болгоно. Энэ эдгээс зайл байдаг байхгүй. Шийдэж чадахгүй юм а. Эрх зүй олчин дутуу энийг төгөлдөр зөвлөн эрх зүй олчныг нь боловсронгуй болгоно гэж зайлчдаг. Ард түмэн энэ чи ойлгодгүй. Сэтгүүл чиглэл мэдээллийн байгууллагын ажилтан гэхэд анхудаа л наадах гэж мэдэж байна л да. Ер нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг чинь тийм ил тод шилэн байж болдгоо зүйл юм уу? Ямар учиртай. Хоёрдугаарт нь одоо ингээд аваа хийчлаа. Нөгөө нэг том одоо үндсэндээ тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг чинь амин сүнсийн судалтай ажиллаа шин. 10 оноос хойш явхад нь засах боломж байгаагүй. Буцаад оруулах тэр үндсэн агуулгыг буцааж хийх ч юм уу. Тим алхмыг хийсэн тэргүүм тэгээд тэрнээс нь хойш байхгүй. Та Монгол Улсын үеийн ерөнхийлөгч нарт тэрнээс хойш хандаж үзчихсэн. За 10 сар би мэдлээ. За 10 оны 10 сар мэдлээ шүү дээ. Тий 2% Монгол 2% мэдсэн байхгүй. Нэг нь талигч нөгөө сэтгүүлч ганга. За гангаахан. Тэр чинь их шударгүй шүү дээ. Тэгээд ганга хоёр ч өгүүлэгдсэн. Дараачих нь би бичиж байгаа байхгүй. Ямар өгүүлэгч чинь гэхэд та нар өөрсдөө аюул гэж өгүүл. Би чи тэрийг биднес одоо ингээл илүү дөржмөр чи хараад тэгэхэд зөвлөдөө. Гэтэ энэ ард түмний чи бас сагнах хэрэгтэй шүү дээ. Аль 10 онд энэ аюулгүй байдал чи ингэчлээгээд одоо би он судалгааны энийг бичгээс өөр яах вэ? Тэг мэдээ хүчтэй. Наа чинь тэгээд олон нийтэд тэгж хүрээгүй л байна л да. Олон нийтэд тоохчгүй байхгүй.
Үр дагавар нь ноцтой байх юм шүү. Та үр дагаврыг юу гэж харж байна? Хулгай хайж болж байна. Их орноос ховоргож болж байна. Одоо гадаадд оргон зогтож байна. Одоо нэр сайхан байлаа гэлүүд болж зүгээр бүгдээр гадаад оргон зогт. Дараа шүү дээ. Монголын элс баялагийг одоо бүр улаанцай цөлөн дээрэнд ч шүү дээ. Та 1993 онд тэр төлөвшөж тогтоогүй байж хагаад их хурлд иргэдээ судалгааны төв байгуулж ажиллаж байсан биз дээ. Өөрөөр хэлэх юм бол мэрэгжлийн экспертүүд эрдэмтэн судлаачдыг ийм ороо босгоо эмх цэгцэх үед бас чиг шугамаа болгож явъя гэж. Тэгээд тэр нь бас тодорхой хэмжээнд онсон үр дүнгээ өгсөн. Ингэж байж 94 онд бид нар анхныхаа үзэл баримтлалыг батлаад явлаа гэж юм л да. Өнөөдөр ч юм бол тийм зүйл бас төдийлө алга байна шүү дээ. Өнөөдөр хитрхи хайрцагт орлоо. Та өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь судлаачдын үг нийгмийн луужин болдог зүг чигийг тодорхойлж өгдөг энэ үндсэн агуулгуудыг чинь бичдэг хүмүүсийнхаа үгийг сонсгоо боллоо шүү дээ. Энэ хүмүүсийн үйлдэлийг төр босго давуулж оруулахгүй болчихлоо шүү дээ. Тэр хин хизээ наадах чинь засна гэж хүлээх юм бэ. Ингээд явбал бид нар хаана очих юм бэ? Одоо энэ чигээр явах юм бол тэгэл толгойг явна гэсэн үг шүү дээ. Оюун санаагүй явна гэсэн үг шүү дээ. Одоо нэг зогсоох цаг болсон л да. Хин зогсоох одоо Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх үү? Эсвэл тийм байж болно. Гүйр нь хэн ч гэж болно. Тагнуулын газраас ирдэг байхгүй авилгалтай тэмцэх газар уулзсан шүү дээ. Тэгээ тагтай хамтарч ажилламаар байна гэдэг байхгүй. Тэгэхээр би юу гэж хариулдаг вэ гэж тэгээд. Тэгтээ ганцхан болцтой би. Хэрвээ хамтран ажиллах бол би танаас нэг ноцтой гэмтэргийн материал өгнө. За энийг л танаас шалгаад мөрдөөд учир нь олгоно. Цогцоход алгалцдаг. Ойлгож юм чи. Ямар хүн арчаагүй байдалд орсноо ойлгох хэрэгтэй шүү дээ. Одоо шууд хамааралтай байна гэсэн үг л дээ. Харин тийм шүү дээ. Тийм байна. Шууд хамаарал байна л гэсэн. Энэ үйлчлэлд та нар хулгай хийж болно, үндснээр хаашаа зөвлөж болно гэсэн. Ингүүт хүчний байгууллагууд чинь дээдс гэдэг нь аваа хайцсан. Одоо хүчний байгууллагууд доошоо барилжлаа шүү дээ. Хуулан яруу найрал санжтол нам ахаад 2-3 төрийн эргэлт хийх гэсэн нэг жагсан мэхсад зовсуудаар жүжиг тавиал байгаа. Муу зэвшиг үзэл тэр чинь нэг хамч хүний цоглоос 10-аад уулаж байхгүй юм бэ. Тэг чи эднээс чи шалгасан гэж бодсон. Үгүй л байна. Угаасаа наач шалах боломжийг аваа ийц. Өөрөөр хэлбэл Монголын хүчний боломжийг аваа ийцэн. Тэгээ одоо хүчний байгууллагууд нь энэ баялаг концепцийн дагуу дээдсүүдийг хамгаалдаг болчиход байна. Өнгөрсөн 30 жилийн бүх хог нош угаацыг ганцхан оюун үрдэнд дохно гэвэл хитрхи шодрох болсон явдал байна. Нэгдэх асуудал нь энэ. Тийм биз дээ. Хоёр дахь асуудал нь юу юм гэхээр авилгалын системд нуруу унж байгаа байхгүй. Эхлээд авилгал системийн хямрал болдог. Дараа нь нуралт болдог. Яг энэ үед ноён эрдэнэ засаглал таарж байгаа байхгүй. Тэгэхээр оюун эрдэнэ өөрөө санаачсан юм уу? Одоо хүн чи мэдэн штэ. Тэгээ энийг нэг авилгыг тогтооё гэдэг ингэж яхаа хүсэл эрмэлзэл болвол ард түмний тал гэсэн үг, хуучин системийн эсрэг байна гэсэн үг. Ган төмөр биш та ингээд одоо бүлэглүүдийн өрсөлдөөний дунд гарч ирсэн тохиолдол нэг өдөрдөгч байхгүй. Муу юм гэвэл штэ. Энэ нэг мууны шашил гэдэг штэ. Сайнтлог гэдэг. Хамгийн ёрын шашин дэлгэрүүлэх үүсдэг. Гарамга хооноор оруулсан. Өөр бас нэг шинж байдаг. Нам дарагч биш та харизм гэдэг бусдыг олон нийтийг араас дагуулах чадварыг харизм гэдэг байхгүй. Ямар ч харизм байхгүй байхгүй. Харизм байхгүй хүн чинь шүү дээ. Аль нэг бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Тэр нь элемент болж байгаа. Өөрөөр хэлбэл олон хүн бодоод байдаг байхгүй. Элемент олжлоо байл тэгэл элемент олж мах болчихвол одоо тэр чинь дугаар хорон ирдэ шүү дээ. Тэгэл одоо элемент олж бүлгээ ялчна гэж ивэл тэр шиг эндүүл байхгүй. Одоо сая нэр дэвшүүлэхээ харалт. Тэр чигээр одоо элемент олж хүмүүс оролдож байгаа шүү дээ. Арчилсан намд одоо их оронч гэдэг юм уу, шодрогч гэдэг юм уу, ийм болсод олон шүү дээ. Заавал миний мэдж байгаа тэднийг их их нь хайчлаа шүү дээ.
Харин манай хувьд бол өөрөө тойруулаа явлаа. Загсаалтад шинэ хүмүүсээ орууллаа. Энэ чинь бол буруу гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Харин жиг нухаалаг шийдэл байхгүй. Боснд яасан мэдгүй. Он гэж айсан уу яасан би хэлж мэдгүй л да. За баярлалаа. Бид бас нөгөө анхаарах ёстой, ач холбогдол өгөх ёстой сэдвийнхээ арай асуурхан тойроод идэх юм биш үстэй. Ингээд нөгөө нэг сэдвийн гүндээ орж чадахгүй яваад байгаа нөхцөл байдал ирээдүйд бас энэ улс их орны чинь бас нэг юм эзэн бийгүү, толгой тархихгүй, уурах сэтгэлгээгүй болгочих ийм хямрал руу хөдөлж байна шүү гэдгийг боломжтой шийдвэр гаргах төвчний улсууд үзэж байвал энэ агуулгыг үнэхээр судалж нэгтлээд алхам хийгээсэ гэдэг ийм бодлоор яриаг өндөрлөе гэж бодож чинь. Тэг урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа.